болохоор өнөөдрийн байдлаар 76 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 22 няраа нь бол амьсгалын замын ямар нэг эмгэгтэй уушгины хатгалгаа болон түүний хүндрлийн улмаас эмчлэгдэж байгаа ийм хүүхдүүд байна. За энэ 22 хүүхдийн маань 15 нь бол ямар нэг байдлаар хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай амьсгалын тутлалын шинжүүд илэрсэн ийм байдалтай байгаа. Энэ эмчлэгдэж байгаа хүүхдүүдийн дунд ажиглахад болохоор нөгөө хөхөр хооллолт гэдэг маань өөрөө амьсгалын замын эмгэг өвчлөлөөс сэргийлэх бас нэг хүчин зүйл болж идэг. Энэ амьсгалын замын эмгэгээр өвдөж байгаа ихэнх хүүхдүүд бол холимог хооллолттой одоо нөгөө сүүн тижээлэр дан өхний сүгээрээ дагнж хоолддоггүй сүүн тижээлэр хавсар ч юм уу холимог байдлаар ингэж хоолддог ийм няраанууд жингийн хувьд бас нөгөө илүүдэлтэй жин илүү томтой төрсөн юм уу ээж жирэмсэн байх хугацаанд жихрийн шижин өвчнөр өвдөж исэн тохиолдолд бол амьсгалын замын өвчлөлд илүү хүнд явцтай хүндрэх эрсдэл юм ихтэй байгаа нь ажиглагдж байгаа. Няраа үедээ хүүхэд маань их хөвчлэн ах эгчин ч юм уу гэр бүлээс нь тухайн гэр бүлээс амьсгалын замын өвчлөлөөр нэг хүн өвдөөд тэгээд нөгөө няраа хүүхэд маань дараагийн удаа өвдөхдөө ах эгчт нь илэрчээсэн шинж тэмдгийг дарах эмчилгээ нийлмэл найрлагатай тэр хашлын эсрэг ийм бэлтгэл агуулсан энэ бэлтгэлийг болохоор эмчид үзүүлэхгүйгээр өмнөх ах эгчт нь ийм тунгаар уулгаж исэн юм чинь тухайн хүүхдийг болохоор няраа үеийг болохоор нөгөө жижигрүүлсэн одоо ийм хөлбөр гэж үзээд тунгийн хуваагаад ч юм уу ингээд өгөх нь болохоор дур мэдэж ийм бэлтгэл хэрэглэх нь хүүхдийг бас хүндрэхэд нөлөөлж байгаа ийм шалтгаан байгаа. За тэр нийлмэл найрлагатай эмийн бэлтгэл дотор болохоор хордолт гүнзгий хордолт үүсгэж болох парацетамол, хашлын эсрэг антигистамины бэлтгэлүүд агуулдаг учраас энийг бас эцэг эхчүүд бас анхаарч үзэх хэрэгтэй байна.